Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг дэлхийн цусны донорын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг огтон цусны донорын үйл ажиллагаанд хүүхдтэй эцэгчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн өрөөг тогтчулсан байна. Энэ ажлыг GSI конгресс салбар байгууллагаас санаачлан байгуулжээ. Нийт 10 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хүүхэд 5 дахь орчинд асран хамгаалагчийн хүлээнгээ тоглож амрах хөгжих боломжийг нь бүрдүүлэн өгчээ. 2025 оны төсөл хөтөлбөрүүдийн нэг болох One Drop One Life төсөл маань амжилттай хэрэгжээд явж байна. Энэхүү төсөл маань 2024 оны 11 сараас хэрэгжиж эхэлсэн байгаа. Төслийн хүрээнд бид бүхэн төслийн үндсэн гол зорилго гэх юм бол GSI байгууллагын гишүүдийг өөрийн сайн дураар цусаа өгөх, мөн өөрийнхөө эрүүл мэндийг хянах боломжийг бүрдүүлэх, идэвхтэй эрүүл иргэдийг бойжуулах, мөн цаашлаад олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэр ард иргэдэд мэдээлэл өгж сайн дураар нь цусхийг уриалсан тийм гол зорилготой төсөл байгаа. Манай улсад цусны донор жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга мэдээлсэн юм а. Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь Монгол улсад 26 салбартай. Тус төвд 24-өөс 48 цагийн хооронд 1800 цусны нөөцтэй байх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар цусны нөөц хэвэн байна. 1995 онд цусны алба нэг удаагийн нийлэг хүүдийн технологид шилжсэн байдаг. Цусаа андивлах залуусын тоож сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Би 2012 онд цэрэг алба хааж байхдаа анх цус өгчсэн. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө цус өгдөг. Тэгээд ерөнхийдөө бас ингээд цусаа өгч хүний аим аварж ин гэдэг маань гоё мэдрэмж өгдөг. Эрэгтэй хүний хувьд бол ялангуяа би цусаа өгөх сайн гэж боддог, төлжөөд эмэгтэйчүүд бол байгалийнхаа хувьар бол төлждөг бол эрэгтэй он огт цусаа ингээд өөрөө шингэлээд ч юм уу залуу хүмүүсийн хувьд гэх юм бол нэг харвалт гэдэг өвчин аюулх байгаа дээр цусаа шингэлээд байнгын өгч явах нь эрүүл мэндэд сайн гэж үздэг. Цусны донор бол жилийн жилд бол нэмэгдэж байгаа. Монголын ард түмэн бол ер нь харьцангуй энэ өгөлгийн эзэн болох авлаггүй донор болох энэ үйл ажиллагаа жил болгон нэмэгдэж байгаа учраас манай цус цуглуулалт бол жил жилдээ өсөж байгаа. Энэ цус цуглуулалт өсснөөрөө ямар даваа талтай вэ гэхээр Монгол улсад шинэ эмнэлгийн тусламж үйлчилгээ нэмэгдэх, эмчилгээний үр дүн сайжрах олон давуу талууд бол байгаа. Өнөөдөр бол бид нар энэ дэлхийн донорын цус өдрийг тохиолдуулан манай байгууллага дээр бас нэг онцлог үйл явдал болж байна. Энэ маань GSI олон улсын байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр цусаа өгөхөөр ирж байгаа үлгийн эзэн болж байгаа энэ донорын хувьд хүүхдээ харах ар гэрийн шалтгаанаас ямар нэгэн байдлаар өгье гэсэн тэр сэтгэлээ илэрхийлээд ирэх боломжийг бүрдүүлээд хүүхдийг харж өгөх ийм хүүхд цагаа өнгөрөх энэ боломжийг бол бүрдүүлсэн ийм өрөөтэй болж байгаадаа маш их баярлж байгаа. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зориултын 4 давхар шинэ байр 2017 онд ашиглалтанд орсон. Тоног төхөөрөмж технологийн ижүүр стандартаар шинжилэл хийсэн. Улсын хэмжээнд жилд 40 орчим мянган донор цусаа андвилдаг байна. Дэлхийд дахинд төлбөртэй гэр бүлийн сайн дурын авлаггүй гэсэн 3 төрлийн цусны донор байдаг. Монгол улс 1994 оноос сайн дурын донорын игнэнд шилжсэн. 2016 онд 100% сайн дурын авлаггүй цусны донортой орны игнэнд шилжсэн байдаг.